Sorry. Микрофон гүйсэн байна. Сайн байна. Залаа байна. Хүслэн байна. За өнөөдөр зоологи ярих ээлж тэгээд ямар кино бэлдсэн бэ? За миний хувьд гэх юм бол 2024 онд нээлттэй хийсэн The Idea of You гэдэг нэртэй Холливуудын кино сонгосон байгаа. Тэгэд энэ киног сонгосон шалтгаан маань болохоор романс төрлийн кино. Хоёлаа өмнөөс романс ярьж байгаагүй тий. Тийм учраас би романс төрлийн кино сонгосон. Би бас өөрөө тэр төрөлд аягүй дуртай ер нь бол үзэх тийм драм төрлийн. Тэгээд үзэгчдэд маань ч гэсэн аягүй их таалагдана гэж найдаж байна. Чам ч гэсэн таалагдах байх. Би өөрөө ер нь романс төрлийн киноны их үздэг юм байхгүй юу? Аха тийм. Чи нөгөө намтар бамтар нэг юм санаа. Тийм кино дуртай. Гэтэ энэ кино бол чамд таалагдана. Үзье. Үзэх. За. Кино маань 40 настай сингл мам аялалд явж өөрөө өөртөө цаг гаргаж өнгөрсөн амьдралаа эргэцүүлэх талаараа найздаа ярьж байгаагаар эхэлдэг. За тэгээд эгч маань өсвөр насны охиноо аавд нь хүргэж өгөхөөр явна. Харин аав нь охиноо найзуудтай хамт Coachella гэдэг хөгжмийн том фестивал руу дагуулж явах ёстой. Зя X-индээ ирлээ. Тэгсэн X нь шинэ их нэртэй болчихсон. Тэр нь манай эгчийг харснаа чи үнэхээр сайхан харагдаж ингээл. Тэгсэн чинь цаанаас нь X нь ирснээ чи манад ирж орой хоол идэж эсвэл хөгжилтэй тоглоом моглооч гэх ёо. Харваас манай эгч салттайгаа бүрээ эвлэрч чадаагүй байхад нь хөлдөө царайлчаад байсгээл Эва манай шинэ ихнэр гэл өмнө бүтгэв. Тэгэл эвгүй байдлаас арай гэж гараад гэртээ ирээд талныхаа урд зогсоод нүрээ цэвэрлж байхдаа өөртөө яриад X-ихээ шинэ ихнэрийн хэлсэн үгийг бодсноо. Амьдралыг минь сүрүүлсэн чинь надад хамаагүй болчлоо. Баярлалаа. Бодвол эгчийг маань нөхөр нь хуурчихсан юм шиг байлээ л дээ. За тэгээд эгч маань аяллахаа ямыг бэлдээд байжсэн чинь X нь охиноо найзуудтай дагуулад хүрээд ирд юм байна. Тэгснээ би тэднэрийг Coachella-д хүргэж чадахгүй нэ надад яаралтай ажил гарчлаа. Чи хүргээд өчхөө гэж авсан. Тэгэл эгч маань за угаасаа л юм байдаг дөө гэсэн шиг өөрийнхөө аяллыг болоод охиноо найзуудтай Coachella руу хүргэж өгөхөр болдог. Coachella дээр ирлээ. Тэгээд охин нь найзуудтайгаа хамт цаашаага өөр тоглолт үзэх гээд явсан хойгоор нь манай эгчид маань энэ дуу чимээ яаж таалагдахав те. Тухтайхан сууж агаад номоо уншия та гэд нэг газар ороод суусан чинь хажууд нь сууж исэн нэг эгч чи алинд нь дуртай вэ? Хамгийн халуухан нь энэ залуу гэж мэгээд амар сони юм яриаддаг байхгүй юу? Тэгсэн чинь тэнд нь August Moon гэдэг хамтлагийн шүтэн бишрэгчтэйгээ уулзалт болж исэн юм байлээ. Эрэгтэй хүн гэж бараг л мэдхээ байсан. Ажлаас өөр юм мэдхгүй эгчд маань илээ болоо юм яриад манай эгч зүгээр бушуухан шил зогтхын төөс болоод арай гэж гараад ариун цэврийн өрөө хайж явж агаад хүнтэй байхаар нь хүлээж агаад орчоод гараад ирсэн чинь зүрсэн залуу нь үүдэнд нь зогсож идэв. Тэгэл эгч маань гайхаад чи миний бие засгийг сонсоод байгаа юм уу гэдгсэн чинь нөгөө залуу нь үгүй байна. Эн чинь миний трейлер ахгүй юу? Тэгсэн чинь манай эгч маань зүгээр л бараг л айлд юу ч болоогүй юм шиг орж бийцснаа гарч ирснээ бүр нэмээд доромжилсан байдаг нас чи намайг сонсоод байгаа мó гэж мэгээд тэгсэн чинь энэ залуу нь бүр тэр октоодыг галзууруулаад байгаа хамтлагийнх нь гоцлолт дуучин байсан юм билээ. Яа тэгэл эгч маань бүр арай гэж нэг юм амар эвгүй байдалд орсноо мэдрээл яг чиргүүлээс нь гарах гэжсэн чинь нөгөө залуу нь ардаас нь хамт суух уу гэж хэлсэн. Тэгснээл надад уух юм байна. Ундаа байна, ус байна. Эсвэл ийм хатуу юмч байна мэн гэж мэгэл бүр амар хэрэгтэй ирэхгүй мэн. Тэгсэн чинь манай эгч би охинтойгоо ирсэн. Охины маань аав тикет авч өгсөн болохоор би охиныгоо хүргэж өгөхөр ирсэн гэд салсан тухайгаач хийлээд амжичдаг. Яа тэгэл яг амар ай контакт үүсгээл байжсэн чинь жаргах замын садаа гэж бүр тайзан дээр гарах болж шүү гэд менежер нь орж ирээд тэгсэн чинь манай залуу бүр юуг нүцэглээд эгч маанч бүр ичээски болж байгаа арай гэж нэг юм гараад явлаа. Тэгэл бандсан нүрэндээ охин руугаа ирэх болж гин үү яач ваа гэсэн чинь байхгүй нөгөөх нь тэнэд алгалцсан. Тэгэл яад юм билээ гэж явж исэн чинь нөгөө шүтэн бишрэгчтэй уулзалт нь болоод тэр дээр нөгөө нэг August Moon гэдэг хамтлаг нь гараад ирсэн. Тэгсэн чинь нөгөө нэг залуутайгаа яг харц мөргөлдөөл. Тэгсэн чинь эгч дотроо бие бэр намасте гэл. Нөгөө нэг залуу бас аюу хөөрхөн шохорхоод байгаа юм шиг байна.
Тэгээ байжсэн чинь ашиггүй охин нь найзуудтайгаа хурж ирээд тэгээ ядж яхад нөгөө эгч рүү мань хандраад байгаа залуу бүр үнэхэрийн царайлаг заяа. Тэгснээ эгч рүү харж яснаа. Чи надад нэрээ хэлээгүй баха гэж мэгэл. Шүтэн бичрэгчдийн уулзалт байсан болохоор охин нь найзуудтайгаа амдын хамтлагийнхан залуучуудаас гар хөлийнх нь үсгийг аваад энэ уулзалт маань дуустдаг. Кочела маань эхэлсэн явж байна. Тэгсэн манай Август мөн хамтлаг бол охтуудыг зүгээр л шууруулдаг хамтлаг юм байна л та. Тэгсэн чинь манай царайлаг маань гинт төлөвлөгөөгөө өөрчилсөн нь. Би өнөөдөр нэг хүнтэй уулзсан. Тэгээд энэ дууга тэр хүнд зориулмаар байна. Энэ дууны маань нэр нь ойрхон гэдэг нэртэй. Тэгснэ дууных нь утга нь болохоор би чамайг надаас ихч гэдгийг мэднэ. Гэхдээ би чиний талаар өшөө илүү мэдмээр байна. Чамтай хамт баймаар байна гэсэн утгатай дуулж муулаа заяа. Тэгээд манай ихч яахт ийм дуу сонсцсон чи яаж зүгээр байх юм? Бараг нислээ. Зя тэгэл бөөн доглол дөрөн тэр өдөр өнгөрөөл сцен солигдоход манай ихчийн маань 40 насны төрсөн өдөр гээд бөөн 40 настангууд юм ааши баахан хүмүүс тойрлоо суудсан. Найзуудтайгаа байжсэн чинь нэг залуу ирснээ. Би чамайг биширдэг гэж мэд чаавс найрах гадах шиг байна. Амар царайлаг залуу тэр том тоглолтын дээр бараг л өөртөө зориулаад дуу дуулаад хахад угаасаа яаж ч утсан үеийнх нь бол хайжууд нь амар мяа аахгүй. Төрсөн өдөр ч нэг тиймэрхүү өнгөрлөө. За тэгээд их чи маань нэгэн ивийн амьдрал үргэлжлээд байжсэн чинь ажил дээр нь туслах нь өрөөнд нь орж ирснэ. Яралтай таны хэрэг гараад байна гэдгсэн чи ихч. За байж жоохон байж гэдгсэн чинь үгүй маш яралтай гэд. Тэгээд ихч маань гараад ирсэн чинь oh my god. Нөгөө залуу маань хүрээд ирсэн. Тэгснээ миний хоосон гэрт яг иймэрхүү баримлууд хэрэгтэй байна гэл. Дэлгүүрийнх нь гадаа бүр баахан папараццайхан ирсэн зураг дараал ихч бүр тэнцээ аюу эвгүй байдалд орж байгаа юм чинь. Тэгэл манай ихч бүтээлүүдэд танилцуулаад явжсэн чинь манай царайлаг маань харж ирсэн аа. Би бүгдийг авъя. Ихч маань бүр гайхал байжсэн чинь нөгөө залуу нь тэр ханан дээр байгаа юу вэ? Амар гоё юм аа гэл. Тэгээ ихч маань нөгөө зурагныхаа талаар тайлбарлаад байжсэн чинь дахиад би бүгдийг авъя. Ихч бүр дахин шоконд ядж яхад дэлгүүрийнх нь гадаа амар олон охтууд шаваад папараццын зураг энэ төр аваад тэгсэн нөгөө залуу маань дахиад цаашаа дэлгүүрийн тойрж явж ийсэн аа. Энд ч гоё байна, тэр ч гоё байна. Тэгээ харж ирсэн аа. Би ер нь танай дэлгүүрт байгаа бүх юмыг авъя. Гэтгсэн чи их чи маань жоохон уур нь хүрээд. Энэ бол жинхэнэ урлагийн бүтээл. Чи зүгээр л нэг алим шиг хөдлөж авч болохгүй. Гэсэн чинь би яг л ийм бүтээлүүд хайж исэн. Хэрвээ чамд зүгээр бол би бүгдийг нь худалдаж авмаар байна. Тэгэл нөгөө ихч маань өө заац гэж бичсэн чинь тэгээд чи намайг алим худалдаж авахыг өмнө харж байгаагүй. Гэтгсэн чинь манай ихчийн зэвүү дургу хоёр зэрэг хүрээд тэгээ ядж яхтнаас хажуугаар нь шохороход ах юм аа. Тэгээд манай царайлгаа маань би дахиад ийм урлагийн бүтээл үзмээр байна гэдгсэн чинь ихч маань өөдөөс нь харж ирсэн аа. Ер нь бол чи сая манай дэлгүүрт байсан бүх барааг худалдаад авчлаа. Хэрвээ чи хүсэх юм бол миний нэг таньдаг хүний маш гоё дэлгүүр байгаа. Гэхдээ найз маань одоогоор ажил дээрээ байхгүй байгаа. Гэхдээ надад төлхөр нэ гэж мэгзээ ихч бүр боломжийг алдахгүйгээ бүр шийтсэн. Тэгснээ тэр хоёр найзынхаа дэлгүүр рүү явахаар алдаг. Тэр хоёр маань галерей дээр очиод байжсэн чинь царайлаг залуу маань ихчээс чи ер нь ямар сургууль төгссөн яасан ингээд жоохон шалгаагаад байдаг байхгүй юу. Тэгсэн чинь ихч ер нь гинт ухаарсан юм шиг байна. Хоёлаа ер нь энд яг юу хийж байгаа вэ гэсэн чинь нөгөө залуу өөдөөс нь харж ирсэн аа. Би чамайг илүү сайн мэдмээр байна гэдгсэн чинь манай ихч бараг л хүлэн зөвшөөрж байгаа бол та хамт хоолнд орохоор болоод тэгээ гадуур машинтаа явж исэн чинь хүмүүс таниад гадуур хооллох боломжгүй юм байна гэд ихч маань царайлаг залууг маань гэрлүүгээ дагуулад явчихдаг. Тэгэл гэрлүүгээ ороод сэндвич хийж идэл амар хөөрхөн яриа өрнүүлээ байжсэн чинь нөгөө ихч маань нөхөр нь тэрнийг хуурсан талаар хэлээд сэтгэлээ нээдэг. Царайлгаа маань яахвтэ угаасаа ихчийг найрах гэж исэн болохоор бүх ирчүүд тийм биш шүү дээ. Энэ өдрөө нь хараал амар ихч бүр автагдаад байх гар өлөө барилцаад за одоо энэ яг нүдэн анх хэсэг шүү заяа үнсэлцдэг. Ихчийн маань хувьд бол угаасаа за энэ залуу бол надад арай л залууднаа гэж бодсон юм шиг байгаа. Тэгснэ би чамд хитрхи хөвгштнөө гэдгсэн чинь үгүй тийм биш шүү дээ гэж дахиад татаж авснаа. Жан. Тэгээл ихч маань арай гэж татгалзаад чи өвт хоёр тохирохгүй гэдгсэн чинь нөгөө залуу нь тэгвэл харцгаая л та. Энэ үнэн сурцтай заяа. Тэгснээ албаар гэрийнхэн нүдэнд бугуун цагаа үлдээгээд яваад өгдөг. Царайлгаа маань гэрээс нь гараад яг зөрөөд охин нь ороод ирдэг. Игч бүр бөөн сандрал.
Нөгөө нэг зуны 3 сар мар ажиллаад байдаг нэг юм цуслан байдэн штэ. Тэгээд тийм цусланд охин нь явахаар болсон байсан юм байлээ. Тэгээд эгч маань охиноо хүргэж өгдөг. Охиноо хүргэж өгчөөд гэртээ ирээд нөгөө нэг хэвийн амьдралаараа номоо уншаад байжсэн чинь дон гэмээс ирж байна. Нөгөө царайлаг. Яа. Амар эргэлзэжсэн ч гэсэн бас хариу бичээд байгаамаа. Бас зүгээргүй. Тэгснээ бүр YouTube-ээс хамтлагийнхан зураг бичлэгийг үзээд паузлж ирсэн бүр зургийг харж мараа заяа. Тэгээд нөгөө нэг үлдээсэн цагийг хараад инээгээл. За тэгээд игч маань бүр шийтчихжээ. Амар өөртөө ихтэй байрлаж байгаа буудал дээр нь очисноо. Би цагийг чи авчирлаа гэж хэлээл амар ойртол. Тэгсэн чинь нөгөө царайлгаа маань чамд илүү зогч байна гэл. Зя ингээл хайрын ромаас ч гайхалтай явагдчихлаа. Маргааш нь болоод царайлгаа маань би Европ руу аялын тоглолтоор явах гэж байгаа. Тэгээд надтай хамт яваач гэд гойдаг. Тэгсэн чи игч маань шалтак тоочж хүмүүсээс санаа зовж байгаагаа хэлнэ. Царайлгаа маань чи хавт зүгээрээ гэд хүмүүст танилцуулахдаа өөрийнхөө урлагийн зөвлөхөө гэд танилцуулаад явааддаг. Аялын тоглолт маань үргэлжлээд тайзан дээр дуулах болгондоо тайзны хажууд байгаа нөгөө игчийн маань өөдөөс харж дуулж өгдөг ч баг шиг. Яа бүр. Тэгээд нөгөө хоёр маань Парист явж исэн болохоор хүмүүсээ санаа зовхгүй тухтайхан шиг хоолоо идээд санамсруугаар нэг өмсчихдээ маа. Тэгсэн чинь хажуунаас нь нэг хүн зургийг авчдаг. За тэгээд зугаалга маягаар хамтлагийн гишүүдтэй хамт явж исэн чинь нөгөө нэг гишүүдтэй хамт байсан охтуудын нэг нь манай найз нэрээ танай охиныг таних юм болов гэж мэхэд ихчий бүр амар доромжлоод идэх байхгүй юу. Тэгсэн нэг гишүүн хажуунаас нь бас манай царайлгийг чи тэрнтэй байснаас хойш баг хөшөрчжээ гэл бас л доромжлоод. Гэтэ нөгөө хоёр маань нэг тоохгүй. Тэгээ байжсэн чинь нэг нь тэр дундаас та хоёр яаж танилцсан бэ гэдгсэн чинь манай ихч маань бид хоёр Ковчеля дээр танилцсан. Тэр надад зориулж дуудулсан гэдгсэн чинь нөгөө охтууд нь хоорондоо инээлцснэ. Эднэр угаасаа эмэгтэй хүнтэй танилцах үедээ төлөвлөгөөгөө өөрчилж байгаа юм шиг болж жүжиглээд тэгээд эмэгтэй хүмүүст зориулж дуудуулдаг гэд бас нэг өөр эмэгтэйд тэр дууг дуулж өгсөн талаар нь игчт маань хэлчихдэг. Ийм юм сонссон эмэгтэй хүн чи яаж твчих втэ? Шууд л өрөөрөөгөө очиод нөгөө юмнуудаа бэлдээд буцааж явах гад эргэлзэжсэн нь батлагдлаа гэд явах гэжсэн чинь ардаас нь царайлгаа маань орж ирснэ. Чи бит хоёрын харилцаанд ерөөсө боломж өгсөнгөө. Чи надаас хичээд байгаа мó? Гэтгсэн чи игч маань өөдөөс нь харж ярьж ирсэн аа. Аха гэж авсан. Байхгүй. Игч маань угаасаа л амар бундан болцсон байгаа байхгүй. Тэгээл угаасаа өөрөө дайлчхан жан хамаахан гэж хэлж мэлснэ. Гэртээ ирсэн нь учир зүггүй уйлал эмхтэй хүн гэж нэр хэцүүнээс. Яа. Маргааш нь болоод X нь охиндоо машин авсан гэд авчирч өгөх зураа. Нэрээ чамайг манай нэг танил Парист энэ хамтлагийн нэг залуутай явж байхыг чи харсан. Энэ үний юм болов гэлдэг чинь. Тэгсэн чинь манай ихч үгүй тэр чинь манай үйлчлүүлэгч байгаамаа гэл хүрхэнт. Яа тэгсэн чинь нөгөө шинэ ихнэр нь би танаа нөхрөөс салж байгаа. Бараг чи одоо буцаагаад авах уу гэх гээд амаа ш. Гэхдээ энэ минь бол манай ихчэд ямар ч хамааралгүй болсон байгаа штэ. Тэгээ байжсэн чинь ихчийн маань зураг сошиалаар битүү сэвэгдээд ихч маань хамтлагийн залуутай болцсон гэд бүр од цаашаа болцсон заяа. Тэгээд охиноо авах гад цуслан дээр нь очисон чинь хүн болгон бүр таньдаг болж малцсан. Охиноосоо бүр ичиж өгөх гээд охин бүр та надад яагаад энэ талаараа хэлээгүй юм бэ гэд бүр гомдсон байдаг. Тэгсэн чи ихч маань хөрхийн амт үнэхэрийн санаа зовцсон байгаа байхгүй юу. Тэгээл бүр дахиж ийм болохгүй. Одоо бид хоёр дахиж уулзахгүй гэл охиндоос дээлээ утлаа. Тэгсэн чи охин амар хөөрхөн. Та яагаад тэрнийг хайж байгаа юм бэ? Хэрвээ танд таалагддаг бол надаас санаа зовох ямар ч хэрэггүй. Хэрвээ болохгүй бол бүгдээрээ сошиал хаягаа устгачи. Тэгэх юм бол хүмүүсийн юу гэж хэлж байгааг сонсохгүй, харахгүй хідүүлээд илүү амар авах хаа гэд амар хөөрхөн дэмждэг. Тэгэл ихч маань бөөн баяр болоод царайлаг залуу дээр очиод уучлалтгүйгаал намайг уучлаарай гэсэн чинь нөгөө залуу нүүдээс нь харж ирсэн аа. Надад цаг хугацаа хэрэгтэй байна. Йоо ямар тэнэг залуу вэ гэж бодож исэн чинь за цаг хугацаагаа авчлаа гэдгснээ шууд үнсдэг. Зя ингээл бүх юм өстой яг жинхнээсээ албан ёсны болоод өстой хайр хамгийн агуун гэл нөгөө сошиал дээр байгаа бүх юмыг тоохгүй. Тэгээ байжсэн чинь нэг өглөө ихчийн маань X нэрлээ. Тэгээд гэрт нь орж ирснээ манай царайлаг залуугийн өөдөөс харж агаад чи миний их нэртэй энэ галзуурлаа хизээ зогсоох вэ? Чиг шиг яг мэдрэл мотой заяа. Бодит байдалтайгаа одоо эвлэрээ.
Миний охин энэ аимшигын папарац дунд чинь байна өнтер ёо. Энэ одоо юу вэ? Тэгэл нэрэл ихч маань цонхороо харсан чинь гэрийнх нь гадаа баахан папарац. Тэгэл ерөөсөө өдөр шөнөгөө зургийг аваад ингээл байж тийм шүү. Тэгэл явахтай ихч маань нэрэл юу болоод байна гэд эргэлзээ байжсэн чинь царайлгийн маань найзад нэг юм тохиолдчихлоо. Би ганц 2 хоног явчаад ирье гэд яваад өгдөг. Игч маань охиноо сургуулиас нь авах гад сургуулийн гадаа очисон чинь хүн болгон угаасаа таниад тэгсэн чинь охин нь цаанаас уйлаад гараад ирж байна. Тэгээ яасан бэ гэдгсэн чинь ээжээс нь болоод охиныг нь шоолж байгаа талаар ээжтэй хэлдэг. Охин нь айгүй удаан твчсэн ирнэ. Ээжээ би үнэхээр чадахгүй байна. Би аав дээр очиё гэд охиныхоо уйлж байгааг хараад тэгээд охиноо аавд нь хүргэж өчгөөд буцаад гэртээ ирсэн чинь бас л бүүн папарац. Үнэхэрийн хайртай байсан ч гэсэн охиныхоо төлөө яач чадахгүй дахиад царайлагт маань хоёлаа болё доо гэж хэлдэг. Тэгсэн чинь нөгөөх нь болохгүй бол би хамтлагаасаа гарчий штэ гэж асан. Үнэхээр л ихчд маань хайртай байгаа байхгүй юу? Яаж ийм юмыг хүлээн зөвшөөрч чадах вэ? Тэгэл дахиад уйлал so sad. Гэртээ ирээ байжсэн чинь уцанд нь хаалгаа онгоолгооч гэд царайлагаас маань мессеж ирдэг. Би 14 настайдаа энэ хамтлагт орсон. Гэхдээ энэ зүйл амьдралыг минь сүрүүлж чадахгүй. Би чамд хайртай. Гэл уйлал энэсээ бүр. Игч маань ч гэсэн өөдөөс нь харж байгаа л би ч гэсэн. Йой. Тэгснээ бүр ингэ нүдэндээ нулимс цэглэгнүүлсэн. 5 жилийн дараа охиныгоо сургуулаа төгсөөд хувийн амьдралтай болсон үед нь хоёулагийн харилцааны талаар бодож үзнэ гэж надад амлаач. Йоо энэ яг хайр ах. Тэгээд салах ёс хийгээд гэрээс нь гарахдаа үүдэнд нь нөгөө цагаа дахиад үлдээгээд гарчдаг. Игч маань ч уйлаал үлдсэн юм да. Ингээд 5 жил өнгөрлөө. Игч маань охин их сургууль сурах гээд гадаад руу явчихсан. Харин игч маань зурагт үзээд байжсэн чинь нэвтрүүлгээр царайлаг маань гараад ирсэн. Манай царайлаг бүр алдартай болсон. Тухайн үедээ игчийн хажууд дуулдаг байсан дуун амар хит болсон. Тэгээд ярилцлага өгж байхдаа аялын тоглолтоо дуусгаад Лос Анжелес орж амарнаа. Тэнд очиж хүнтэй уулзах ёстой гэж хэлдэг. Игч маань ажил дээрээ очиод нэг юм хүлээгээд байгаа ч юм шиг нөгөө нэвтрүүлгийг үзсэн болохоор тэгсэн баг л та. Тэгтээ ирээгүй л дээ. Тэгээд өрөөндөө сууж исэн чинь дэлгүүр дотор нь хүмүүс дуурайд гараад харсан чинь манай царайлаг яг анх зогсож исэн газараа зогсож идэг. Ингээд кино маань албан ёсоор аз жаргалтай ч юм уу мэдгүй л энэ хоёр очроо олсон бахал гэж найдаж байна. Дуслаа. Зя. Киног маань үзлээ. Өөрт чинь ямар санагдав? Үнэхээр гоё санагдлаа. За. Тэгээд яг энэ киног эхнээс нь дуустал нь үзмээр санагдсан. Яг киног нь үзээгүй ч гэсэндээ текстүүд нэг алдартай юм байна. Би энэ хаа нэг газраас ч юм уу текстүүдийг айгүйх тэгж харж ирсэн. Төгсгөлийн нөгөө текст шүү дээ 14 юу лээ. Настайдаа хамтлагт орсон. Гэхдээ энэ зүйл амьдралыг минь өөрчилж чадахгүй. Яг текст бол амар хэлсэн юм. Яг тэрийг сонсчвал энэ кино юм байна штэ гэж бодгосон. Тийм за ямар ч байсан хүслээд маань бол кино маань аюу таалагдсан юм шиг байна. Тэгээ миний хувьд ч гэсэн би бол үзэж байхдаа бол нилийн уйлж муулаад аюу тийм сэтгэл хөдлөл өндөртэй үзсэн болохоор. За. Тэгээд кино маань таалагдсан байх гэж найдаж байна. Баяртай.